Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий намайг Эрдэнэцэн дор жоогтой Саруултая гэдэг Хашин багийн голын хаагчийн байрал тоглож байгаа. Би аягүй хожуу боловс сурсан. 2006 онд эрчим клуб дээр очиод Баярбаатар эзэнтэй гавьяа тасгалжуулагч Баасан сүрэн тасгалжуулагчтай эрчим клубын эхчнэр дээр очиж исэн. Тэр үед цэцэг жаргал гэ тамирчин бид тэр хамгийн бага нь ядгүйсэн. Тэгээд яг тэнд ороод бэлтгэл хийгээд тэнд явж исэн. Тэр цаг үеэс 2006 оны цаг үеэс хойш тэр хугацаанд миний анхны гэсэн бүх дурсамж нандаа одоо юу гэдэг тэ хамгийн л гоё юу вэ гэрэл гээтэй тэр дурсамж тэр цаг үед болж исэн. Тэр үед аюу цөөхөн тамирчинтай байсан. Одооных шиг юм харьцангуй хөгжил нь арай бага байсан юм уу? Одоо бол тэр үеийг бодвол цаг үе нь өөр болсон байна тий. Тэгэл тэр зааланд очиж л үздэг. Тэр нөө сошиалаар явахгүй. Тэгэл нэг хичээлээ тараад ч юм уу орой морид явж байгаа л очиж орж үздэг байсан. Тэгэл тоглох дур хүсэл аюу төрж исэн. Тэгэл ер нь хөл тавьсандаа болов тоглох гэж. Тэгээд би Алтан Барсынхаа охтуудтай 2016 онд клуб хасуу капар ороод бид нар төрүүлж исэн. Тэр үед тэгэл жинхэнэ нөгөө багийн хамгийн игч тэгэл дүүнрээ штага зэрэгтэл баярлал би тийч чинь нулимс туслуулаад тэр медаль хамгийн амттай байсан медаль би нэг 2 ч удаа айгүй хүнд бэрцсэн өдөгний бэртэлтэй болоо. Тэгээд тэрнээсээ жоохон имиж ер нь байнгын нөгөө нэг хамгаалтын юу бол өвдөгч бол байнга авч явдаг. Тэгээд чихвч авч явд юм байна. Яг нэг хэдэн олон жил ингээд тоглосон ч гэсэн ингээд догтлол байгаад идэв. Тэгэл тэрийг өөрийгөө ингээд тайвшруулах ч юм уу өөрөө ингээд нэг хэсгийн хугацааг ингээд чимээгүй ингээд орчин ч юм уу эсвэл тусгаарлаад нэг 5 минут ч юм уу би ингээд хөгжим сонсох ч юм уу тэгэх дуртай. Тэгэхээр чихвч өвдөгч хоёр ер нь бол байнга авч явдаг юм байна. Болиолоос суралцсан мэд чухал хичээлөө 10 гаруй жил спортоор хичээллээд болвол спортоор хичээллээд ингээд явсан амьдрал дээр надад чухал зүйл бас нилээдгүй байгаад идэг байхгүй. Тэр спортоор хичээсэн суралцсан зүйл тэр юу гэхээр багийн спортоор хичээсэн болохоор ч тэр юм уу хүмүүстэй айгүй юм нийтэж байдаг. Айгүй тийм хамт багаар ажиллах чадвартай тийм болж ер нь хүмүүжт юм байна гэдгийг би аюу сайн ойлгож авсан. Мэдээж ирийг бэртлээсэн. Жагтаа холбоос тэгэл жирүүч хүмүүсэд 2 том бэртэл байсан. Тэгээ хамгийн сүүлд 21 онд бэртээд тэгээд за нөгөө эмнэлгийн орон дээр иж ах чинь л за одоо өстө дахиж л тоглохоо болий. Тэгээ одоо ийм амар өвдөлтийг ингээд дахиж мэдрээд явах би одоо өстө дахиж тоглохгүй гэж бодоод тэгэл бодож исэн доо. Тэгээ би нөгөө бэртлийнхэн дараа дахиж хийж тоглохгүй гэсэн бодолтой болсон байсан аахгүй. Тэгээд тэр хооронд чинь зөндөө нөгөө нэг хөлнийхээ ачааллыг авахгүй тий ингээд би софт тенсээр хүртэл хичээлсэн, боксоор хүртэл явсан. Тэгээл хичээлж яхад манай нэг найз идэг аахгүй өөрөө тамирчин. Тэгээд саруулаа чи болиолоо тоглуулж амар гоё яадаг те ингээд болиол тоглоход танаа болиолын бэлтгэлч бол тэр юм уу ер нь чи нэг нааддуулчин бол биш ээ чи болиолоо тоглоод үзүүл яа дээ ингээл амар дэмжиж идэг гэсэн аахгүй юу манай найз. Тэгээ сая сүүл хэдэн билээ өнгөртөг 23 оны сая энэ жил юм уу насан туршид унсаа ургалаад тэгээд найзуудтайгаа нийлээд өмнө говь тэмцээнд татсан. Тэгээд тэнд очиод тоглоо бид нар төрүүлсэн байхгүй юу. Тэгэл байжсан гинт нэр за болмоор ч юм шиг санагдаад тэгээд бэлтгэл хийж эхлэв. Тэгээ хашин клубээс тоглох гээд бэлтгэл сургалтайг явж гин. Тэгээд дээрэс нь би нөгөө хүүхдтэйгаа 2 хүүтэй. Тэгээ манай том хүү битээ хоёр манай ажлын нэг контентэнд орхолоод тэл манай хүүхдээс их юм асууж ирсэн байхгүй юу. Тэгээ асууж ирсэн ямар хүн болох вэ те гэл асуусан чинь би ээжгээ тамирчин болохыг мөрөөддөг те хүсдэг гэд манай хүүхд хэлжсэн аахгүй. Тэгэл би хүүхдээ хараад би тэгтээ зааж өгөөгүй хэрнээ манай хоёр хүүхдүүд ингээд лагер дээр харилцаад идэг аахгүй аюу хөөрхөн цэвэрхэн аваад тэр хоёр нөгөө нэг манай гэр чинь юуны спортын төв ардантай ойрхон. Тэгэл тэрнгөр явахаар л ээж энд та тоглодог байсан штэ. Ээж та энд тоглож исэн те гэж хэлдэг аахгүй юу.
Тэгээд тим ээж нь тоглодгоо гэж одоо тоглохгүй байгаа л гэж тоглохгүй ээж нь гэж яваад идэгсэн. Тэгээ манай хүүхд тэгж хийснээс хойш би айгу уран бас зориг авч исэн. Тэгэл барыг шийдсэндээ. Хүүхэд насны дурсамж гэж тэнгуут одоо бол аав ээжтэйгээ л байсан үе хамгийн л ерөн дурсамжтай л байд юм байна гэдгийг одоо ингээл ээж усаа байна тий. Ер нь бол аюу сайн ойлгож гин тэр цаг хугацаа тэр үед ингээд аюу үнэн чин сэтгэлээсээ хайрлуулдаг те бүх зүйл дээр одоо юу гэдэг чинь гинэн тамаагүй те тэр байсан цаг үе аюу үнцэнтэй аав ээжигаа тэгээд амьд зэрүүн дээр байх хамт байж исэн хамт тэр цаг мөчд одоо юу гэдгийг хоолоо идээ суусан ч тэр те цуг хичээлдээ хөргөөсөн ч тэр бүхэн ингээд гой дурсамж олоод хамгийн л гоё тийм төгсдийн тэр үе бол миний хүүхэд насны одоо тэр үе юм уу да. Чухал үе лөө үзсэн хүн юм. Тэгэл нэрчин клуб ихчнэр тэр чигээрээ бүгдээрээ шít. Тэр зүгээр тэр зааланд нэрчмийн зааланд ороод бэлтгэлээ хийдэг тэндээ бүгдээрээ байрлаж амьдардгаадаг байсан. Бэлтгэл дуусаад тэр шатаар гараад явж хахад ингээл бүгдээрээ дуу аялал нэг дуутай нэг тэр чинь хэний дуудлээ дээр үеийн бас нэг дуу хөшөөний дуу тэрийг дуулаад гараад бөөндөө усанд орж исэн дурсамж те одоо юу гэдэг тэр болгон л миний хувьд айгүй юу байсан юм шиг байгаа. Нөлөө үзүүлж исэн хүн гэхээс илүү ер нь бол тэр чигээр эрчим клубын баг тэр охтууд тэр ихчнэр бүгдээрээ байсан. Ер нь бол би цаг зав гарвал ерөөсөө л хүүхдүүдтэйгээ хамт байгаал гоё дурсамж бүтээхийг хүсдэг. Ерөөсөө тэрэн дээр нэг түүртэйд ч юм уу тэг өөрийгөө чөлөөлөх гэхээс илүү хүүхдүүдтэйгээ л илүү ойр цагийг зугаатай өнгөрөөхийг л зордсон шттэ. Амьдралд төгс зүйл гэж байхгүй. Миний бодлоор л энэ цаг хугацаа тэг сайн ч вэ муу ч вэ миний туулж байгаа амьдрал одоо болж байгаа бүх зүйл жаргал зовлонч бүгд энэ цаг үеийн маань төгс үе юм аа гэж бодож байна. Зорилгоо тодорхойлох юм болов хүн ер нь зорилгоо тодорхойлох ёстой. Тэгээ дээрэс нь хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө гэдгийг байгуу сайн мэдсэн мэдэрсэн тэрийг давчих юм бол чи амжилтанд хүрнэ ямар ч салбар дээр гэж би бодож байна. Хамгийн том хайцсан. Энэ хороод би байхгүй болно гэхээс айдсан шүү дээ. Бүх юм бус болохоор би тэрэнд айдаг. Ер нь бол миний хайртай бүхэн байхгүй болчих гэхээс л айдаг. Ер нь бол төгс өдөр гэж юу. Бүтэн энергитэй өдөр хэлэх юм болоо. Тэ? Жинхэнэ өөрийнхөө байхаар би ер нь амар өөрийнхөө байдаг байхгүй юу? Яг ингээд би өөрийнхөө байдаг тийм тухтай газраа бүр амар байх дуртай. Би ингээд олон ингээд одоо ингээд манай багийн охтууд амар хөөрхөн одоо надаас бүр 10 хэд мэд зарим нь 20 дүүж байгаа байхгүй юу. Гэхдээ би эднээсээс ингээд амар насны зүрх байгаа хэрнээ амар тийм юм гоё мэдрэмжийг авдаг. Тэнд би энд байхаараа би амар тухтай тий би өөрийнхөө байдаг. Одоо ингээд одоо тийм гоё энэ тамирчин хүмүүстүүдийг харуулмаар үзүүлмээр штэ. Тэрийг одоо юу гэж хэлэх вэ? 24 оны үндэсний дээдлэгээ ирж үзцгээгээрээ үнэхээр гал гарсан тоглолтууд болно. Өдрөөс өдөрт тамирчдын маань уур чадвар агчийн волейболын спорт хөгжөхөд үзэгч та бүгдийн оролцоо чухал байдаг учраас та бүхэн ирж үндэсний дээдлэгээ ирж шимтэн үзээрэй. Саралт яайлаа. Баярлалаа.